Сайн байцгаана уу үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз 5 хүнд 7 хоног бүр 5 гарагт бэлтгэж үзүүлдэг Зүүн мэтгэлцээ нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ажиллаж байна. За энэ 7 хоногийн сэдэв залуу гэр бүлүүдийг орон сууцтай болгоход төрөөс бодлогоор дэмжих ёстой. (2025) он бол Монгол улсын хувьд залуусыг дэмжих жил. Ирээдүйг бүтээлцэх шинэ үеийнхний өмнө тулгамдж байгаа томоохон асуудлын нэг нь орон сууцны асуудал юм. Сүүлийн жилүүдэд орон сууцны үн тогтмол өсөж, залуус хөдөлмөрийн хөлс орлогоороо орон сууц авах боломж хомигдсаар байна. Энэ нь залуу гэр бүлүүдийн хувьд амьдралын баталгаанд сөргөөр нөлөөлөж, сэтгэл зүйн тогтворгүй байдал бий болгож, гэр бүл салалт нэмэгдэж, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх орчин үгээс төрөлт багасж байна. Иймд төрөөс орон сууцны зээлийн хүү бууруулах, урьдчилгаа төлбөрт дэмжлэг үзүүлэх, түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг тодорхой бодлого баримталж байгаа ч үүнд хамрагдахын тулд банкны шалгуур үзүүлэлт, хүнд суртал, авилга бий болж залууст тэгш хүртээмжгүй болсон нь бодит үнэн. Нөгөө талдаа амьдралын суурь тавих нь хүний өөрийн хариуцлага гэсэн үзэлж хүчтэй хിവэр байна. Хөдөлмөрлөж, хуримтлуулж, зорилгоо тодорхойлсны үр дүнд орон сууцтай болох нь залуу хүний хөгжлийн нэг хэсэг нь гэж үзэх байр суурьж бас бий. Тэгэхээр залуу гэр бүлийг орон сууцтай болоход төрөөс заавал дэмжлэг үзүүлэх ёстой юу? Энэ нь хувь хүний өөрийн хүчээр орон сууцтай болох сорилтоо. Эсвэл төрөө иргэний хариуцлагын тэнцвэрт бодлого шаардлагатай юу? Та бүхэн нэвтрүүлгийн сэдвийн хүрээнд танилцуулгыг хүлээн авч үзлээ. Ингээд энэ 7 хоногийн Зүүн мэтгэлцээ нэвтрүүлгийн оролцогчдоо танилцуулъя. 1-р энэ 1-р багийн ахлагч STY Junior клубын удирдах зөвлөлийн гишүүн Амгалангийн Ануужин. 2-р энэ Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын шүүгч Наранбаатарын Ууган Баяр. 3-р энэ 2-р багийн ахлагч Мишель группийн менежер Лавгийн Ач Баяр. 4-р энэ Grand Max компани төслийн менежер Баттулгын Дүлгөн. За хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Ингээд бид хүн сая сэдвийг танилцуулсан мэтгэлцээний эхлүүлэхэд бэлэн боллоо. За эхний хэсэгт багийн ахлагчид үндэслэл илтгэлийг танилцуулдаг. За залгаад багийн гишүүд дэмжих хэлбэрээр дэмжлэг илтгэлээ танилцуулаад явна. За ингээд багийн ахлагчдаас эхлэе. 1-р багаас. За 1-р багийн ахлагч Ануужин таны үндэслэл илтгэл 3 минутын хугацааны цагийг явууллаа. За бүгдэнд нь орой минь хүргэе. За өнөөдөр бүгдээрээ залуу гэр бүлүүдэд төрөөс дэмжлэг үзүүлж одоо орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх бодлого явуулах нь зөв гэдэг сэдвийг одоо ярилцах гэж байна. За энэ сэдвийг хүрээнд ярилцахын тулд бид нар эхлээд залуу хүн гэж хэн бэ гэдэг талаар мэдээж хэрэг ярилцах хэрэгтэй. За залуу хүн гэдэг бол Монгол улсын залуучдын хөгжлийг дэмжих тухай хуулиар 15-аас 34 насны залуучуудыг залуу хүн гэж үздэг. Харин залуу гэр бүл гэж хэн хэлж байгаа вэ гэвэл 18 наснд хүрсэн буюу Монгол улсын иргэн 18 наснд хүрснээр гэрэлтэй батлуулж гэр бүл болох хэрэгтэй байдаг. Тиймээс 18-аас 34 насны залуучууд одоо орон сууцтай болоход төрөөс бодлого баримталж тусалцаа үзүүлэх нь зөв үү гэдэг сэдвийн хүрээнд ярилцах гэж байна. За эхний ээлжинд манай Монгол улсын нийт хүн амын 30% орчим нь буюу одоо 3 хүн дотмын нэг нь 15-аас 34 насны залуучууд байгаа. За тэгэхээр одоо дийлэнх хувийг нь эзэлж байгаа энэ залуучуудын маань 20% орчим нь одоо ямар нэгэн байдлаар өөрийн гэсэн байртай. За тэгээд ямар нэгэн банкны бол ипотекийн зээлд хамрагдаагүй байна гэсэн судалгаа байгаа бол харин 35% нь ипотекийн зээлд хамрагдсан. За үлдсэн 45% нь ямар нэг өөрийн гэсэн орон байргүй эсвэл түрээсийн байранд амьдарч байгаа хадам аав ээжиндээ ч юм уу аав ээжиндээ амьдарч байгаа гэх ийм судалгаа гарсан байдаг. За хамгийн эхлээд яагаад залуучуудад энэ орон сууц гэдэг асуудал дээр нь туслах ёстой юм бэ гэдэг зүйлийг ярьж үзье гэвэл Америкийн нэрт судлаач Абрахам Маслоугийн хэлсэн 5 шаталт хэрэгцээний онол гэж байдаг. За энэ хэрэгцээний онолын хүрээнд хамгийн наад захын хэрэгцээ буюу бие физиологийн хэрэгцээ. За хоёрт нь аюулгүй байдлын хэрэгцээ, харьяалагдах хэрэгцээ, хүндлүүлэх болон өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ гэж байдаг. За физиологийн хэрэгцээ буюу одоо орон сууцтай байх, өөрийн гэсэн орон байртай байна гэдэг нь одоо хүний хамгийн наад захын хэрэгцээ байдаг. Бөгөөд физиологийн хэрэгцээ нь одоо манай залуучуудын хувьд хангагдаж чадж байгаа юу үгүй юу гэдгийг бид нар бас ярилцах хэрэгтэй байх гэж бодож байна. За тэгээд
Манай залуучуудын хувьд гэх юм бол одоо нөгөө 45% орчим нь ямар нэгэн өөрийн гэсэн байргүй түрээсийн байранд юм уу одоо хадмаа аав ээжиндээ эсвэл өөрийнхөө аав ээжинд амьдарч байна гэсэн судалгаа гарсан. За тэгээд үүнээс нь харахад мэдээж хэрэг орон сууцтай байна гэдэг нь залуучуудын хувьд хамгийн наад зах асуудлуудын нэг болж байгааг харж байна. За тэгээд манай багийн зүгээс ипотекийн зээлийн одоо хамрагдалтын хувьд орон сууцны үнийн нийт 30%-ийг нь эхлээд одоо урьдчилгаа төлбөр болгож төлөх юм нөхцөлтэй байгаа. За энийг манай багийн зүгээс батлан даалтын сангаар дамжуулан бууруулж 12% хүртэл бууруулах нь залуучуудын хувьд буцаад зээлийн эргэн төлөлт болон олон янзын уян хатан нөхцөл байдлуудыг бий болгож ийн гэж харж байна. За энэ талаар манай гишүүн бас их сонирхолтой мэдээллүүдийг өгөх байх. За дараагийнх нь болохоор олон улсын сайн туршлагыг судалж одоо нийт залуучуудаа төрөөс зориулж ямар одоо орон сууцчлах хөтөлбөр явуулж болох вэ гэдгийг бас ярилцаж үзсэн илүү оновчтой байх болов уу гэж бодож байна. За тэгээд манай залуучуудын нийгмийн оролцоо хангалтгүй байна гэж ярихынхаа оронд хэдүүлээ нийгмийн оролцоогоо хангахын өмнөх физиологийн хэрэгцээг хангахад нь тусалцгаая гэж уриалмаар байна. За баярлалаа. 1-р ангийн ахлагч үндэслэл илтгэлийг танилцууллаа. Одоо бид хүн 2-р ангийн ахлагч ач хоёрын үндэслэл илтгэлийг сонсъё. За таны 3 минутын хугацааг явуулж хэллээ. Үзэгчдээ энэ жишээ мэндийг хүргье. Тэгэхээр бидний хувьд бол үзэл баримтлал, байр суурь их энгийн ойлгомжтой. Төр гэдэг зүйл маань ялангуяа өнөөгийн Монголын эдийн засгийн хөгжлийн үе шат ямар төвшөнд явж байгаа байлаа гэдээ аваад үзэх юм бол яг манай засгийн газар төрийн хувьд бол шийдэх ёстой нэн тэргүүний асуудлууд зөндөө их байна. Залуучуудыг ингээ орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх ёстой гэдэг бол яг бидний харж байгаагаар бол одоо төрийн шийдэх ёстой 134 дэх асуудал юм болоо гэж харж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд засгийн газар гэдэг одоо төрийн бодлого гэдэг зүйл маань үндэсний одоо дархлаа, үндэсний аюулгүй байдал, иргэдийнхээ амар тайван амгалан одоо аж амьдрах тэр нөхцөлийг нь бүрдүүлэх. За нэн тэргуунд бас боловсролд нь анхаарах, боловсролын салбараа хэрхэн яаж хөгжүүлэх вэ? Эрүүл мэндэд нь анхаарах, эрүүл мэндийн салбараа хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг ийм асуудлууд маш их байгаа учраас төр нь өөрөө эргээ залуучуудын орон сууцтай болгох тал дээр тодорхой хэмжээний бодлого хэрэгжүүлж мэдээж хэрэг одоо банкны бодлоготой, ипотекийн зээлтэй, за тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх энэ хөшүүргүүдийг бий болгох тал дээр ингээ ажиллана гэдэг чинь эргээл нөгөө татвар төлөгчдийн мөнгнөөс гарах уу, эсвэл тодорхой хэмжээний сангуудаас гарах уу, эсвэл одоо нөгөө ипотекийн корпорацууд нь энийг хөрөнгөжүүлэх юм уу, орон сууцыг нь хэн барих юм гээд ийм дотооддоо микро төвшөнд гэр бүл болон бизнесийн байгууллагууд нэгжүүд нь ингээд шийдэж болох асуудлыг төр заавал оролцож чухал асуудлууд дээр нэрмээс болж ингэж ажиллаа салгардуулах шаардлага байна уу. За хоёрт нь бидний үндэсний өөрсдийн гэсэн одоо дэлхийн ертөнцид байдаг нэг ховор мөн чанар бол бид нар нүүдэлчин соёл иргэншилтэй. Нүүдэлчин соёл иргэншил гэдгийн утга агуулга цаана юу гарч ирдэг вэ гэхээр бид нар одоо ч гэсэн өдөр тутамдаа одоо гэр бүлийн дотоод ингээ ярианда өрх тусгаарлах гэж ярьдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл өрх тусгаарлах буюу тухайн тэр гэр бүлээс аав ээжээс салан тусгаарлаад өөрийнхөө гэр бүлийг бүтээх гээд гарч байгаа хүнд эцэг их нь өрхийг нь бэлдэж өгдөг. Гэрээ тусгаарлаж шинэ гэр барьж өгдөг. Тэгэхээр энэ бидний гол ярих гэдэг зүйл юу вэ гэхээр орон сууцтай болгох тэр залуу гэр бүлийг орон сууцжуулах гэдэг бол тухайн гэр бүлийн асуудал юм аа. Монголчууд бие засаад гэрээ засаад төрөө зас гэж ярьдаг. Одоогийн энэ залуучууд ялангуяа саяны тодорхойлт болохоор ингээ 34 хүртэлх насны залуучууд гэж авч үзэж байна. Тэгэхээр энэ дээр одоо манай гишүүн олон улсын жишээ дээр аваад үзэхээр гэр бүл болдог ялангуяа европчуудын хувьд бол гэр бүл болдог дундаж нас нь өөрөө 32-оос 34 наснд байдаг. Тэгээ энэ юуг илтгэж ийн вэ гэхээр нөгөө хөгжингүү улс орнуудын хувьд бол гэр бүл болохоос өмнө бие засцсан, орон сууцаа бэлдсэн, тодорхой хэмжээний орлоготой ажил хөдөлмөрлөлтөй болцсон ийм хүмүүс гэр бүл зохиодог. Тэгээ энэ үлгэр дуурайллыг бид нар бас хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу гэж үзэж байна. За 2-р ангийн ахлагч ач хоёрт баярлалаа. За гэр бүл орон сууцтай болох нь тухайн гэр бүлийн асуудал болохоос улс төр хариуцлага хүлээх ёстой, засгийн газар одоо хариуцлага хүлээх ёстой ийм асуудал биш ээ. За тийм учраас энэ тал дээр бол бид сөрөг байр суурьтай байна гэдгийг хэллээ. Энэ нь одоо мэтгэлцээнийг цаашд илүү сонирхолтой болгож 1-р ангийн зүгээс ч гэсэн энэ дээр бас сөрөг гаргалгаануудыг хийх байхаа гэж бодож байна. За одоо багийн ахлагчдын үндэслэл илтгэлийг дэмжих хэлбэрээр багийн гишүүд мэтгэлцэх болно. 2 болон 4-р дээр. За Уганбаяр Дүлгөөнаар за та бүхэн 4 минутын хугацаа бий. Энэ хугацаанд биенээсээ асууж хариулах боломжтой. За тэгэд дэмжлэг илтгэлүүдийг сонсъё. 1-р агаас эхлэе. Уганбаяр таны цагийг явуулж хэллээ.
За баярлалаа. Ямар ч гэсэн 137 дахь асуудал юм а гэж хэлж байна. Яг үндэ үгүй. Хүний яхахгүй наад захын хэрэгцээ буюу физиологийн хэрэгцээ дотор хаана амьдарч байгаа нэг чухал байдаг. Тэгэхээр энэ яхахгүй 137 байтугай бүр эхний 1-2-оор яригдах асуудал бол мөн гэж үзэж байгаа. За жишээлбэл бидний зүгээс нэг юм бодит гаргалгаа яриа л да, нэг жишээ ярихад жишээлбэл түрээс Монголд ямар байгаа л тий. Монголд бол дунджаар сарын цалин болны 2,200,000 төгрөг байгаа. А тэгэхэд яг судалгаагаар бол нийт байрны түрээсийн үн бол яг нийт цалингийн 90%-тай тэнцдэг гэдэг тоо бол гарсан. Улаанбаатар хотод. Энэ бол маш өндөр тоо. А тэгэхэд бусад улс оронтой харьцуулаад үзье. За Их Британи бол нийт цалингийн сарын одоо 34%-тай тэнцвэц сарын түрээсийн орлоготой байдаг. Америк нэгдсэн улс байршлаасаа хамаарат 30-аас 35%, Австрали 28-аас 35%, Герман 10.7% маш бага байна тий. За Франц 11.8%, Өмнөд Солонгос 26% гэж үзэж байна. Нийт цалингийн дийлэнхийн түрээс рүү яваад ирчихээр залуучууд өөрийн гэсэн өмч буюу өмчлөх эрхээ нэгдүгürt хангаж чадахгүй. Хоёрдугаарт амьдрах эрхээ ч гэсэн 100% ингээд хангаж чадахгүй байгааг нь л одоо нэг тод жишээ гэсэн. Тэгэхээр яхахгүй энэ дээр бас залуучуудын зүгээс бид нар төрөөс тусгай бодлого гаргаад дэмжих гэсэн. Гэхдээ Ницаахтал маань нэг зүйлийг буруу ойлгоод байгаа шүү. Тэрний юу гэхээр төр залуучуудад байр худалдаж авч өгнө гэж бидний зүгээс огт яриаггүй. Бидний зүгээс юу хэлээд байгаа гэхээр хөнгөлөлтөө зээлд хамрагдуулах боломжийг нэгэд өгье гэдэг зүйл гаргаж байгаа. За тэгвэл хөнгөлөлтөө зээлд хамрагдсны ачаар ямар үр дүн гарч болдог талаар хэдүүлээ харъя. За нэгдүгürt бол 6% зээл болон арилжааны бус банкны зээлийн хүү гэж байгаа. За 6% зээл бол одоо зах зээл дээр байгаа хамгийн бага хүү. За харин 18% хүртэл ч юм уу арай өндөр арилжааны банкаар орсон зээлүүд бол яг ингээ ялгааг нь хараад үзэхээр арай өндөр хүүтэй нь бол нэг дунджаар 343 сая төгрөгөөр илүү төлөлт хийсэн байдаг. Тэгэхээр ийм хэмжээний мөнгө чинь бас бага биш шүү дээ. Тэгэхээр залуу гэр бүлүүдэд ялангуяа ийм хөнгөлөлтөө зээл олох нь зөв гэж үзэж байгаа. За тэгвэл хөнгөлөлтөө зээл олгоод ямар улсууд хожив гэдэг жишээ гэдвэл одоо харцгаая. За надад 3 улсын баримт факт байна. За хамгийн ихнийх нь Унгар улс. За CSOK гэдэг хөтөлбөрийг бол гаргасан. За тухайн хөтөлбөр нь бол залуучуудад бол хүүхдийн тооноос хамаарат 10-аас 30 мянган одоо евро тэтгэлэг олгодог байсан. Мөн дээрэс нь орон сууцны төлөлтийг нь бол ингээд хүүг нь бага байлгадаг гэсэн. За энэний үр дүнд яасан бэ гэхээр хүүхд төрөлт ихсэн. Тэгэхээр энэ кейс яг Монголд их ойрхон байгаа. Юу гэвэл манайх бол хүн ам багтай. Тэг хүн ам багтай улсад ийм их хөтөлбөрийг зохино гэж үзэж байгаа. За хоёр дахь кейс Сингапур улс байна л да. За Сингапур улс яг бас яг манай кейс дээр их тохирох кейс байна. Яагаад вэ гэхээр чинь Сингапур улс өөрөө төр нь тухайн одоо маркетаас 30-аас 40% одоо хямд ханштайгаар залуу гэр бүлүүдэд орон сууцаар одоо хангаж өгдөг. Төрөөс яг юм бүр тусгай бодлого гаргацсан. Залуу гэр бүл одоо муу юм бол тий 30-аас 40% одоо хямдралтай авдаг. Тэгээ харангуут нийт залуучуудынх нь 80% нь төрийн барьсан орон сууцнд бол амьддаг гэсэн судалгаа байгаа Сингапурын зүгээс. За тэгэхээр энэ бас яг манайхан тохирч байгаа. Яа тэгэхээр залуучууд өөрөө 45% нь зээлд хамрагдаж чадахгүй байна. Хадминдаа амьдарч байна. Эсвэл түрээсийн байранд гэж. За асуулт ийм За асуулт байна. Таны одоо авч байгаа кейсүүд дандаа ийм хөгжиж байгаа хөгжсөн орнуудын кейсүүд байгаа даа л да. Тэгэхээр ийм хөгжсөн орны жишээг яг өнөөдөр Монголын жишээн дээр аваад наачаар хэр тохиромжтой болов? Та юу гэж бодож байна? Энэ дөр бол нэг ялгаа бол гарахгүй гэж бодож байна. За манай дээр бол асуудал аль аль улсад бол байгаа хөгжсөн ч хөгжөөгүй ч аль алинд нь байгаа гэж бодож байна. Өөрөөсөө. За дөрөвдүгээр эндрийн дэмжлэг илтгэлийг сонсъё. За Цэнхэр дэлгэцийнхаа ард суугаа нийт үзэгчдэд энэ үчийн мэндийг хүргэе. За Ницаагч багийн 2 дугаар гишүүн Дөлгөөн дэмжлэг илтгэлээ тавхад бэлэн боллоо. За тэгэхээр манай багийн ахлагч бол нэгдүгээрт залуу гэр бүлд орон сууцтай болох бодлогоор дэмжих нь бидний хувьд энэ тэргүүний асуудал биш байна гэж хэлсэн байгаа. Бидний 134 дахь асуудал байна гэж хэлсэн. Тэгэхээр яхаа аргагүй төрөөс бол биднэрт хамгийн түрүүнд амьдрах орчин, эрүүл мэнд, боловсрол, бусад одоо нэн чухал үндэсний аюулгүй байдал гэх мэт нэн чухал одоо асуудал дээр дэмжлэгүүдийг бол өгөх шаардлагатай. Орон сууцаар дэмжих бодлого бол мэдээж хэрэг нотлогч баг бол ипотекийн зээлийг ярьж байна. За ипотекийн зээлийн хувьд бол сая нотлогч багийн ахлагч 30% 3 хүн тутмын нэг нь 15-аас 34 насны иргэд. За 20% орчим нь хувийн одоо орон сууцтай, 35% нь ипотекийн зээлтэй иргэд байна гэсэн судалгаагаас харууллаа. Гэхдээ яг энэ 35 нийт хүн амын 35% нь бүгдээрээ 15-аас 34 насны одоо яг хилээд байгаа тэр залуу иргэн мөн үү? 18-аас дээшээ насны одоо 34-5 хүртэлх насны залуу гэр бүл яг энэ 35%-ийн хэдэн хувийг эзлээд байна вэ? Ягаад гэвэл ипотекийн зээл нь өөрөө бидраас урьдчилгаа төлбөр буюу 30% төлөхийг шаарддаг. Тэгэхээр яг тэр 30 одоо
хэдэн зуун сая одоо төлбөртэй байрны 30% нь одоо гаргах чадамжтай залуу одоо иргэн Монгол улсын хэмжээнд бас хэд байдсан бэ гэдэг бас эргэлзээтэй. Тэгэхээр бид нар яг улсын хэмжээнд илүү том бодлогоороо том зургаараа харуул өшөө илүү чухал юм дээр анхаарах хэрэгтэй. Залуучуудынхаа саналгаа асуулт байна л да. За. За орон нутагт жишээлбэл Батлан даалтын сангаар дамжуулаад орон сууцнд яг хэдэн хувийн урьдчилгаа өгж болдгийг та мэдэх үү? Тэр статистик яг одоогоо надад байхгүй. За байхгүй бол би тэр статистикийг хэлээд өгье. За Улаанбаатар хотод байгаа иргэдийн хувьд бол 30 хүртэлх хувийн урьдчилгаа өгдөг бол орон нутагт байгаа иргэд бол 12% урьдчилгааг Батлан даалтын сангаар дамжуулан өгөх боломжтой байдаг. Тэгэхээр ийм боломж байгаа учраас энэ боломжийг ч гэсэн хотод байгаа залуу гэр бүлүүдэд өгье гэдэг санаа хэлж байна. Эргүүлээд тараас суулт асууж болох уу? Болох уу? Үнэхээр одоо орон нутагт тэр боломжийг хангаад байтал ягаад орон нутагт оршин суугаа иргэд Улаанбаатар хот руу одоо нүүж ирээд илүү ачааллыг үүсгээд байгаа юм бэ? Энэ бол төвлөрөлттэй холбоотой асуудал гэж бодож байна. Ямар нэгэн энэ шийдэлтэй холбоотой зүйл бол биш. Тийм. Ерөнхийдөө гол санаа нь хэдийгээр бид нар бас орон нутагт ипотекийн зээлийг урьдчилгааг нарай бага хүүтэй тавьж өгж байгаа ч гэсэн энэ иргэд тэр одоо бага хүүг одоо таалахгүйгээр Улаанбаатар хот руу ирэх хөдөлгөөн улам нэмэгдээд байна гэдэг байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр бидний санал болгож байгаа зүйлс болохоор мэдээч хэрэг залуу гэр бүлүүд заавал орон сууцтай байх юм бол халбгүй. Яагаад одоо хашаатай одоо байшин саванда гоё тогтчлолтой гоё одоо амьдарч болохгүй гэж тийм үстэй тийм. Дээрэс нь хамгийн одоо энэ ипотекийн зээл нь өөрөө хамгийн хэрэгцээтэй иргэдэд хүрэхгүй байна. Яагаад гэвэл тодорхой хэмжээний шаардлагууд байдаг учраас тэр шаардлагуудад залуу одоо та бүхний ярьж байгаа тэр залуу иргэд өөрсдөө бас шаардлагыг хангаж чадахгүй байгаа улмаас орон сууцтай болох бас боломж бас хомос байгаад байгаамаа. Мөн төрөөс орон сууцны зах зээл хэд оролцох саналгаа. Та бол нөө багийнхан гишүүн тоглогч болохоор танаас асууя гэж бодож байна. Шалгууруудыг та яг нэг бүрчлэн дурдаад өгөхгүй. Яг ямар шалгуур байгаа, ямар тэнгэрийн босго байгаа болоод залуучууд хамрагдаж чадахгүй 45% нь одоо орон сууцг байгаа шүү дээ. Яг ямар шалгуурууд байна? Нэг бүрчлэн сонсъё. Хугацаанд дуусчихлаа. За хариулах цаг бол байна. 52 секунд үлдсэн байна. Энд чинь ингээ хариулт юм уу те? За окей. Багийн ахлагчаасаа тусламж үзүүлэх үү? Болно. За. За. Ер нь бол манай гишүүн болон энэ одоо үзэл баримтлалаа ингээд бидэнд танилцуулж байгаа багийнхан маань ипотекийн зээл дээр ингээд төвлөрөөд яриад ах юм а. Яг ипотекийн зээлийг мөн чанар утгаар нь аваад үзэх юм бол энэний цаана хэн хөрөнгөжж байгаа вэ гэхээр банкны систем хөрөнгөжж байгаа. Тодорхой хэмжээгээр ингээд урьдчилгаа төлбөр 12% байна, тэдэн сая байна, эдэн сая байна, 30 байна. Ерөөсө гол чухал юм нь эндээ биш л дээ. Тодорхой хэмжээгээр урьдчилгаа шаардж байгаа бол тэр хүн өөрөөсөө тодорхой хэмжээнд хөрөнгө гаргах хэрэгтэй, эргээд банкны системтэйг уялдчих хэвээр, эргээд нөгөө банкны шаардлага хангах хэвээр. Тэгээд тодорхой хэмжээгээр тэр хүүгээ сар болгон үндсэн төлөлттэйгээ төлж явах хэрэгтэй. Ипотекийн зээл гэдэг энэ банкны систем дотор яаж явдаг вэ гэхээр дандаа хүүгээ урьдчилж төлдөг. Өөрөөр хэлбэл тэр хүн эхний нэг за 5 жилдээ 20 жилийн хугацаатай ингэ ипотекийн зээл байлаа гэж бодоход за тэндээс нэг 100 сая төгрөгийн зээл авцсан байлаа гэж бодоход бүтэн 5 жил за магадгүй 10 жил төлөөд дандаа урьдчилж хүүгээ төлөөд яг 10 жилийн дараа эргээд би хэдэн төгрөг одоо энэ 100 саяын зээлнээс хасваа гэхээр тийм дөнгөж нэг 10 хэдэн хувь л байж байгаа. Тэгэхээр энэ гол асуудал нь болохоор ипотекийн зээл бол яг залуу гэр бүлийг тэр хүмүүсийн ингээд карьерийн өсөлт хөгжлийг нь хувь хүний өсөлт хөгжлийг нь дэмжиж байгаа бодлого мөн үү үгүй гэдэг дээр нэлээд эргэлзээтэй байгаамаа. Гэтэ угмаараа юу гол одоо тэр тулгамдаад байгаа асуудал нь ер нь хүртээмж мөн үү? Хүртээмжтэй байдал ер нь гол асуудал мөн үү? Тэ ах нь 30% төлж чадчихин, зээлээ төлж чадчихин. Гэхдээ маш удаан одоо манай хоочр гэж ярьдэн шүү дээ, тэ дараалалтай, удаан хугацаанд төлөдөг ч юм уу. Тэр магадгүй мөн бах тэ. Энэ тал дээр ямар байсуртай вэ? Яг харахгүй нөө хүртээмжийн хувьд бол асуудалгүй гэж үзсэн. Яг тэгэхээр манай дээр бол зээлийн яг бүтээгээд өччих юм бол маш их хэмжээний орон сууцыг ингээд бэлэн ингээд баригдчихсан оршин суугчид нь орж чадахгүй яг нөгөө юу гэдэг хэрэглэгч бүтээгч хоёрын хооронд ийм гүүрэл хэрэгтэй байгаа. Тэгээ энэ дээр төрийн зүгээс бодлого хэрэгтэй. Тэгээ бодлого нь юу гэхээр арилжааны банкудаас арай бага хүүтэй зээл болгоё гэдэг л саналыг маргаах тавьсан. Тэгмээ ницаах тал болохоор бид нар зөвхөн ингээд түрээслээд ингээд амьдраад байж болно нүүдэлж ард юм гэдэг шиг. Тэгвэл би түрээс өндөр байна. 90% шүү дээ.
Тэгээ ингээд түрээслээ тэгээд та хоримтлалтай байж чадах юм уу те. Тэгээд олон улсын гоё кейс байл л да. Жишээ нь манайхаас бол нэг олон улсын сангаас дамжуулаад нэг 30 залууд орон сууц хөнгөлөлтийн үнээр зээл олгож үтсэн. Тэр залуучууд нь одоо төлөөд ингээд явж байгаа айгуугаа кейсүүд бол байгаа хөө. Тэгэхээр залуу хүнд ерөөсө боломж л хэрэгтэй байгаа бидэрт. За баярлалаа. За одоо дэмжлэг илтгэл дууссан. Модераторын асуулт хэсэгчилжээ. За 2 3 дугаар эндээс суугаад явчих гэж бодож байна. За Ууганбаяр болон Ачбаяр нар хариулах нэ. За Ууганбаяраас эхлээд асууя. Одоо яг нь төрөөс дэмжих хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Бидний сэдвтэй. Тэгээ энэ дэмжлэгийг бол би зөвхөн ипотек, зээл, хөнгөлөлт гэж харахгүй байгаа юм л. Одоо ер нь бол яг ийм л юм билээ л дээ. Улаанбаатарчууд зөвхөн Улаанбаатарчууд за Монгол улс шүү. Улаанбаатарт байр эзэмших боломжтой хамгийн сүүлчийн үе генерашн бид нар юм билээ. Бидраас хоошоо бол ер нь эзэмших тэр байр олдохгүй өвлгөл баг тий. Хүмүүс бол худалдах баг. Тэрнээс л одоо ингээд барих тийм орон сууцны талбай газарч байхгүй. Тийм учраас энэ асуудал болно угаасаа. Тэгэнгүүт төр ипотекийн хөнгөлөлт ч юм уу, зээлийн хөнгөлөлт ч юм уу бүх зүйлийг үзүүлэх тэр байран байхгүй болчихсон. Тэгэнгүүт энэс өөр одоо төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Зээлээс гадна магадгүй одоо тэр орон нутагт илүү таатай амьдрах орчныг бүрдүүлчих хэрэгтэй юм уу? Эсвэл нөө шинэ нийслэл дагуул хотууд гэж яриад байгаа шүү дээ. Энэ зүйлсийг илүү нээж хэрэгтэй юм уу? Дараагийн гарц гаргалгаа угнаа гэвэл энэ дээр ямар одоо боломжууд энэ асуудлыг шийдэх боломжууд нь юу байгаа гэж бодож байна. Одоо ер нь аливаа бодлого чинь яг одоогийн асуудлыг зөвхөн шийдээд өнгөрөх биш. Дараад нь бид энэ асуудлыг огт байхгүй болгох эсвэл одоо тэр байхгүй болгоод үргэлжлэж системийг бий болгох нь чухал шүү дээ, тий. За сонсъё. За баярлалаа. Нөгөө манай өмнөх аргумент дээр нэг ярьсанчлаа. Орон нутагт бол нөгөө урьдчилгаа нэг 12% төлөөд орон сууцтай болох боломж байна гэх те. Энэ юу гэхээр нөгөө хотод нийслэл төвлөрсөн нөгөө төвлөрлийг бид нэр сааруулах гэж оролдож байгаа. Нөгөө нэг бодлогуудын нэг. Тэгэхээр яг иймэрхүү бодлогуудаа дэмжиж түрүүн бол Няцаагт талын гишүүн бол хэлсэн. Яагаад Улаанбаатар хотод их хөвчлэн ирээд ингээд амьдраад байна гэхээр ерөөсөө энэ ажил эрхлэлтэй холбоотой Улаанбаатарт ажлын хувьд илүү их боломж олцоо байна. Яг нэг хөтлөгчийн яг энэ асуултанд хариулах юм бол орон нутагт бид нар нэгдүгээр орон сууцын хувьд те хямд үнээр яг нөгөө Сингапурын жишээ шиг хямд үнээр бага хувийн хүүтэйгээр орон сууц санал болгож болно. Хоёрдугаарт нөгөө ажил эрхлэлтийн байдлыг ч гэсэн хөдөө орон нутагт нэмэгдүүлээд их юм бол нэгдүгээртийн төвлөрөл гэдэг асуудал ингээд буурна гэж үзэж байгаа. За тэгэхээр хөтлөгчийн асуултанд ингээд хариулсан гэж үзэж байна. Зүрхлээ надад бол Няцаах талаас асуултууд байна. Тэрний үхээр яг манай ахлагч бол хэлсэн Мословын онол гэдэг ярьстай. Яг хүн нэг 5 хэрэгцээ. Өөрийгөө илэрхийлэх, хүндлүүлэх, ямар нэгэн албан байгууллагт хариалагдах гэдэг. Тэгээ ихтэй эдгээрээс хамгийн чухал нь юу гэхээр үндсэн хэрэгцээ буюу бид нар 10 жилийн хичээл дээр хүртэл үздэг. Хүн идэх хоолтой байх хэвээр, амьдрах газартай байх хэвээр. Амьдрах газар гэдэг энэ хэрэгцээг залуучууд нь маасаараа хийж чадахгүй байхад энийг төр тодорхой хэмжээнд бодлогоор дэмжих ёстой гэдэг зүйлийг л одоо Няцаах нотлох талаас хэлж өгч байгаа. Тэгээ энэ дээр бол яг Няцаах талаас ямар байр суурь байгааг нь сонсмоор. За тэгвэл таны цаг дээр уулзах уу. За Ачбаяр. Масловын онол гэдэг ингээ ярих юм бол ер нь бол биднэрт орон сууцтай болох залуу гэр бүл тэр орон сууцтай болно гэдэг нь ямар ойлголт юм бэ гэхээр тэр хүнд ерөөсөө дулаан шаардлагатай, цахилгаан шаардлагатай. Тэгээд бороо ус цас чийгнээс хамгаалсан нэг 4 хан дээвэртэйгээ шаардлагатай байхгүй юу. Тэгээ энэ анхан шатны тэр Масловын онолоор яриад байгаа хэрэгцээг нь хангахын тулд заавал тэр өндөр өртөгтэй орон сууц барайл баахан бетон ширэнгэн дээр бетонууд нэмж үйлдвэрлээд авах ингээ шаардлагагүй гэж үздэг байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр бүр ингээ ач холбогдол өгөөд тэгээ ингээд эдийн засгийг ингээд томоор наваад үзэх юм бол төр эргээд за ойлгосон баярлалаа. За энэ дээр бол хэлж ил та. Айгуу нэг сонио морал яв сонио юм ярьж ил та. Няцаах талаас тэрний юу гэхээр хүнд бол зөвхөн наазах хэрэгцээ зөвхөн ахшаа байшин те амьдрах нэг хонж болох газар дулаахан газар болоо. Нөө залуучууд ч бас нэг сайхан амьдрахыг хүсэж штэ те. Ядаж нэг ханаас нь халуус гарчдаг те. Цахилгааны хувьд асуудалгүй. Тийм газар амьдрахыг хүн ер нь хизээ онцгой газар. Одоо энэ дээр яг энэ 2 дугаар эндрийн цаг учраас. За тэр нэгдүгээрт бол анхны хэрэгцээ бол 21-р 100 юм чинь хүнд бол таалагдах хэвээр. Хоёрдугаарт яриад байгаа юм л да. Энэ орон сууцчуултыг төрийн зүгээс бодлогоор дэмжиж ахиухан болгохгүй бол энэ агаарын бохирдол чинь бас болохоо байгаад байна гэдгийг өнөөдөр хоёр тал аль аль нь мэдчихэж байгаа шүү дээ. Тэр залуучууд гадагшаа дөрүүд байгаа нэг шалтгаан бас байж болох юм. Дөрүүд байгаа шалтгаан юу гэхээр энэ ч төрөөс өндөр байна, орон сууц олдохгүй байна. Байртай болохын тулд гадагшаа яваад бид нар хүний нөөцөө алдчихээн. Тэр залуу хүмүүсийн энэ хүний нөөцөө алдахгүй тул төрийн зүгээс бодлогоор яг одоо л дэмжихгүй бол одоо л бага хувийн хүүтэйгээр зээллийн ингээ бусад улсууд шиг олохгүй бол болохгүй. Чинь Өмнөд Солонгосын кейсийг хэлээд бас Өмнөд Солонгос жилийн 2.5% хүүтэйгээр ингээ олгож чадчихээн. Энийн ачаар үр дүн нь юу гэхээр залуучууд гэрэлт ихсэж байгаа. Маа дээр энэ үр дүн айгүй хэрэгтэй. За залуучууд гэрлэхгүй эсвэл болцохгүй шүү дээ. За баярлалаа. За 3 дугаар энэ мэдээж хариулахыг хүсэж байгаа бах. Гэхдээ тайлбар хэлтийн хэсэг дээр хариулаад явчих واخ. Одоо ойлоо бас модераторын асуултанд хариулаад хариулъя те. За одоо бид нар чинь бас гадны улсуудын жишээг нэлээд ярьлаа. Тэгэхээр ч одоо жишээ сая явна Өмнөд Солонгос гэж ярьж байна. Одоо энэ Өмнөд Солонгос, Япон, Орос гэл энэ том улсуудад ялангуяа бидэртэй ингээд ойролт
холбогдсоо одоо ингээд юу гэдэг те гадаад харилцааны хувьд ойрхон улсуудад одоо төрөлт аюу асуудал болоод байна шүү дээ. Тэгвэл энэ улсуудын хувьд хүн амаа хэсэг нь чухал болоод байна. Тэгвэл тэр орон сууц байр барилга асуудал биш байна те. Харин бидний хувьд цөөн хүн амтай энэ асуудал байгаад байна. Тэгвэл бид нар бол одоо нөгөө сайлаа бэлдээс аваа бэлддэг шиг эхлээд сайлаа бэлтгэр саваа бэлддэг шиг эхлээд саваа бэлтгэх хэрэгтэй байгаад байдаг. Тэгвэл энэ асуудлууд маш их байгаад байдаг. Одоо Хонконг, одоо энэ жижиг Сингапур те жижиг газар нутагтай хүн ам ихтэй улсуудын байрны төрөөс үн ямар байгаа вэ? Тэгвэл энэ дээр бас эсрэг агийг одоо саяны дээр гаргасан кейсүүдийг та бүхэн яаж нэцэх вэ? Ачаар. За тэгэхээр анхны нөгөө үзэл баримтлалын ихтгэл миний ярьсан санаануудтай бүх юм бас нэлээд огтлцоод байна л да. Нэн төрөнд энэ хөгжингүү улс орнуудтай одоо манай дэмжих гишүүн ч гэсэн хэлсэн те хөгжингүү улс орнуудтай за хөл нийлүүлээ алхах гэж байгаа залуучууд маань ингээ гоё таатай орчинд амьдрах гэж байгаа тэр хүсэл эрмэлзэл те байгаа би ойлгож байна. Манай одоогийн энэ залуучууд маань тэр хайрлалцаж, дурлалцах, бие биентэйгээ цаг өнгөрөөх тэр тал дээр бол доголдоод байгаа гэдэгт бол би огт итгэхгүй байна. Тэрийг бол хийхин дээр хийж байгаа. Гол миний яриад байгаа асуудал нь юу вэ гэхээр нөгөө залуучууд маань суур нөгөө гэр бүлийн боловсрол, хүмүүжил гэдэг зүйл маш чухал байна. Тэр хүмүүс өөрийнхөө хувь хүний одоо хөгжил, тодорхой хэмжээний карьерийн эхлэлээсээ нэг атгаад авах хэрэгтэй, тодорхой хэмжээний хөрөнгийн их үүсвэртэй болоод авах хэрэгтэй, өөрийн гэсэн боловсралтай, өөрийн гэсэн хөрөнгөө бүтээсэн, өөрийн гэсэн баялаг бүтээх тэр потенциалаа нээгээд илрүүлсэн карьерийнхаа ихэнд явж байгаа тэр залуучууд маань тэрэнд хүрэхийн тулд тодорхой хэмжээний цаг зарцуулах шаардлагатай. За мэдээч энэний хажуугаар хайрлцах, дурлалцах асуудал байлгүй яг хөө. Гэхдээ яг гэр бүл болно гэдэг чинь цаашдаа үр хүүхэдтэй болох. Тэр үр хүүхдийн өмнө хүлээх хариуцлага гэж байгаа. Тэрэндээ эхлээд бие биелдээ, тэрэндээ эхлээд өөрийнхөө бүх зүйлийг бэлтжээд тэгээд яг амьдралаа тэр насан туршдаа цаашдаа холбох хань ижлээ партнероо сонгооч. Тэхийн тулд тодорхой хэмжээний хугацаа зарцуулагддаг. Тэхийн тулд танаас бас нэлээд хэмжээний хүч хөдөлмөр шаарддаг гэдгийг тодорхой хэмжээнд ойлгох хэрэгтэй. За тэр гадны улс орнуудын жишээгээд аваад үзэж байна л да. Одоо түрүүний бас ипотектэй холбоод үзэх юм бол тэр 2008 оны Америкийн нэгдсэн улсын их хямрал байна. 1992 онд Швед улсад болсон энэ нөгөө housing bubble буюу тэр хөөс хагарах үзэгдлүүд байна. Эдгээр чинь бүгд нөгөө чанаргүй ипотекийн зээл, бага хүүтэй зээл санал болгонгууд л иргэдэн зээл рүү хушуурдаг. Их хэмжээний зээл аваад банкн ч гэсэн чанаргүй зээл олгоод ирэнгүүт тодорхой хугацааны дараа эргээд нөгөө иргэдэн тэрийг төлж чадхаа болчдөг. Энэ одоо яг энэ залуучуудад тулгамдах гэдэг асуудал байхгүй юу? Зээл өгөө, хөнгөлөлттэй дэмжье. Тэгээ цаана юу яриад байгаа гэхээр эргээл нөгөө банк мөнгөө хүүгээ авах гээд байгаа шүү дээ. Цэвэрхэн хэлбэрээр мөнгөө хүлэх гээд байгаа байхгүй юу? Тэгээд яг мөнгөө хүлэх гээд авах гэсэн чинь нөгөө залуучууд нь төлж чадхаа болчихгоо бүхэл бүтэн эдийн засаг нь ганхаад хямрал нь болоод яг өнөөдөр энэ үр дүн юун дээр илэрж ийнө вэхээр ханшийн өсөл. Нөгөө төгрөгийн худалдаа авах чадвар нь муудаад байдаг, нөгөө доллар нь чанар нь өсөөд өнөөдөр бид нэр доллар худалдаж авахд 3600-700 төгрөгөөр ингээ худалдаж аваад. Тэгээ өнгөрсөн өсөлтүүдээ ингээд аваад үзэх юм бол энэ чинь ерөөсөө нэг өнгөрсөн 5-10 жилийн дотор нөгөө доллар чинь 2-3 дахин. Энэ эргээд юу хэлж ийм гэхээр төгрөгийн худалдаа авах чадвар нь эргээд бас 2-3 дахин буурсан. Энэний үр дүнд гадны хөрөнгө оруулалт байхгүй болж байна. Нөгөө тэр гэр хороол гэдэг байгаа тэр залуучуудын чинь цахилгаан дулаанаар хангамаар байдаг. Тэр хөрөнгөний их үсвэр нь байхгүй болж байна. Тэр их барилгыг чинь барих бас хөрөнгө нь тэр материал нь хүн хүч нь байхгүй болоод байна. Тэгээ энэ дээр зохицуулт хийх нөгөө шийдэл байхгүй гэж ингээд залуучуудаа дэмжигээ хий хоосон хийхэд гэж болмооргүй байна. За баярлалаа. За багийн ахлагчид, багийн гишүүд модераторын асуулт хариултын хэсэг дээр тун сонирхолтой одоо мэтгэлцэн өрнөж байна. Тэгээд дараагийн хэсэгт шилжиж тайлбар илтгэл хэсэг болно. За тайлбар илтгэл хэсэгт нэг болон 4-р эндрийг оролцуулъя. За та бүхэн одоо хаста нэг ам захтна гэдэг шиг ярих зүйл нэстэ би бэлэн байж байгаа гэж бодож байна. 1-р эндрээс эхлэе. За 2 дугаар багийн илтгэгч нартай баярлалаа. За эхний ээлжинд манай няцах талаас бол ерөөхдөө энэ залуучуудын орон байр, орон сууц гэдэг чинь одоо төрийн хийх асуудал биш ээ гэдэг зүйлийг ярьж байна. За залуучууд гэдэг бол өөрсдөө манай ялангуяа Монголын жишээн дээр одоо 3 хүн тутмын нэг залуу хүн байгаа энэ нөхцөл байдалд бид нар залуучуудаа дэмжихгүй бол одоо ирээдүгээ бид нар ингээд хөсөр хайж байгаатай ижлэхэн болов гэж бас нэг талаас бодож байна. Бид нар залуу хүн болохынхаа хувьд ажлын байранд бид нар дөнгөж гарсан. Бид нарыг ажлын байранд гарахад одоо нөгөө ажлын туршлагагүй бол ажилд авахгүй, ажилд орохгүй бол ажлын туршлагатай болж чадахгүй гэдэг ийм нөхцөл байдалд бид нар ажлын байранд дөнгөж гараад хөдөлмөрийн хөлс одоо үнэлгээ маань бага байна. Бид нар энэ хөдөлмөрийнхаа хөлс одоо олж байгаа цалингаараа бие даагаад эцэг хийхийг гарыг харалгүй сайхан амьдрмаар байна. Бид нар
нийгмийн нэг гишүүн болсныхоо хувьд төр эх орондоо бас баялагийг бүтээмээр байна. Бид нар тэрний тулд бид нар хамгийн ихэнд орон сууцтай баймаар байна гэдэг асуудлыг бас ярьж байгаа. За тэгээд дээрэс нь сая манай 4-р эндрийн одоо 2-р багийн гишүүн маань хэлсэн 45% гэдэг нь одоо яг юуг ярьж байгаа вэ гэж ярьсан. За тэр маань болохоор одоо Монгол улсын нийт хүн амын 30% нь одоо залуу хүн байгаа гэж ярьсан. За тэр 30%-ийнхаа 45% нь одоо өөрийн гэсэн орон байргүй ямар нэгэн ийм орон сууцны асуудалтай байна гэдэг зүйлийг бас дахиад нэг тодруулж хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. За тэгээд бас 2-р багаас маань заавал орон сууцтай байх албагүй штэ, нүүдэлж ардгүй штэ гэдэг аргумент бас гарч ирсэн. За тэр маань болоод ирэнгүүт манай багийн гишүүний хэлсэнчлэн одоо 21-р зуунд залуучууд бид нар сайхан амьдармаар байна. Бид нар өөрийн гэсэн орон байртай, тайван баймаар байна. Тэгээд өөрийнхөө физиологийн хэрэгцээг хангаад цаашаага нийгмийн нэг гишүүн болох одоо харьяалагдах хэрэгцээг өөрийгөө хамгаалах, одоо өөрийгөө хүндлүүлэх хэрэгцээгээ. За тэгээд цаашаага улс их орныхоо эрх баригчдын одоо шийдвэрт нөлөөлөх сонгуульд санал өгөх гэх мэтчлэн цаашаага илүү том асуудлуудтай бид нар санаа зовхын тулд өөрсдийнхөө эхлээд асуудлыг шийдэх хэрэгтэй. За тэгээд түрүү ярьсанчлан эхлээд бие засаад гэрээ засдаг, гэрээ засаад төрөө засдаг. Тэгэхээр бид гэрээ засмаар байна. Бидэнд бас тусалцаа үзүүлэх хичээг гэж хэлмээр байна. За тэгээд дээрэс нь 2-р багийн маань ахлагч сая ханшийн өсөлтийн талаар ярьсан. За ханшийн өсөлт инфляц гэдэг зүйл маань юунаас болж үүсэж байгаа юм бэ гэдэг бол одоо мөнгө нэмж хэвлснээс болж ханшийн өсөлт өсдөг. Мэдээж хэрэг тийм учраас энэ зөвхөн одоо ханш өсөд байгаа учраас гэдэг аргументийн дагуу одоо ингээд залуучуудын орон сууцыг ингээд бас орон сууцтай болох боломж байхад тэрийг хаах нь бас буруу болов гэж нэг талаасаа харж байна. За нөгөө талаасаа манай багийн гишүүний түрүүн ярьсанчлан одоо олон улсын сайн жишгүүд байна. Бид нар одоо олон улсын сайн жишгийг одоо Монгол улстай нутагшуулад одоо залуучуудаа бид нар байр зүгээр өгөх гээд байгаа биш. Бид нар төрийн одоо мөнгөөр төрийн төсвөөр ингэж залуучуудад байр гаргаж өгөх гээд байгаа биш. Харин залуучуудтай эргээд бид нар өөрсдөө байртай болох боломж нөхцөлийг маань илүү сайжруулад өгөөч гэдэг зүйлийг л ярьж байгаа гэдгийг бас ойлгох нь зүйтэй болов гэж бодож байна. За тэгээд төрөөсөө одоо сайжруулах нөхцөлийг одоо бүрдүүлээд өгөөч гэж гуйж байгаа гэсэн шүү дээ. Тэгээ яг ямар шийдлийг санал болгож байгаа бол за түрүүн миний болон манай гишүүний хэлсэнчлэн за нэгдүгээрт зээлийн уяатан байдал гэдэг зүйлийг за хоёрдугаарт төрөөс одоо зах зээлийн үнээс 30-40%-аар хямд одоо энэ байрыг санал болгоод Сингапур улсад ингээд арт түмэн залуучууд нь дийлэнх нь одоо төрийн байранд амьдардаг гэд ийм жишг байж хахад яагаад Монгол улсад тэрийг хэрэгжүүлж болохгүй гэж яагаад тэр орон нутагт тэр байрнуудыг нь бариад тэрэнд нь залуучуудад нь ажлын байрыг нь бий болгоод бид нэр тийшээ залуучууд сайхан амьдрах боломжийг бүрдүүлж өгч болохгүй гэж бодож байна. Баярлалаа. За тэгэхээр бас асуусан те ипотекийн зээлийн тухай юу нь бол яриад байгаа юм. Бид нар бол ипотекийн зээл биш яхааргүй бие засаад гэрээ зас гэж байгаа. Эхлээд бас гэрээ засчээ гэдээ өөртөө бас хэлээд байна шүү дээ тийм. Тэгэхээр гэрээ засахад төр бол оролцох үнэхээр шаардлагагүй. Үнэхээр хүүхэн болж төлөвшөө гэвэл хүүхэн өөрөө ер нь бол хичээх хэрэгтэй. Дээрээс нь сая 2-р багийн ахлагч 2-р эндэр дээр асуусан ипотекийн зээлийн яг шаардлага юу гэдэм бэ гэдгсэн тийм. Тэгэхээр 1-р 18 нас хүрээгүй байх ёстой юм байна. 2-р ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх ёстой юм байна. Бусад банкудад хугацаа хэтэрсэн зээлгүй байх ёстой юм байна. Ажил олгогчид 1 жилийн хугацаатай ажилласан байх ёстой юм байна. Дээрээс нь өрхийн өр орлогын харьцаа 45%-аас хэтрэхгүй байх ёстой юм байна. Тэгээд үзэхээр яг та бүхний хэлж байгаа залуу гэр бүлд энэ шаардлага бол үнэхээр хэцүү. Дээрээс нь 30% урьдчилгаа гэхээр бүр хэцүү болно. Тэгэхээр яг үүндээ нийт одоо ипотекийн зээл авсан хүмүүсийн харьцааг харах юм бол залуу гэр бүлийн тоо бол маш бага байгаа. Тэгэхээр энэ бодлогыг нь одоо сая хоёр зүйлийг одоо шийдвэрлэж өгөөч гэсэн бас шийдлийг санал болгож байна шүү дээ. Нэгдүгээрх нь болохоор зээлийн уян хатан байдал, хоёр дахь нь Сингапурын жишээ шиг 40% орон сууцны хөнгөлөлт. Одоо манай эсрэг багаас болохоор дандаа Сингапур, Солонгос улс гэх мэтчлэн ийм хөгжсөн орнуудын жишээг авч яриад байгаа юм. Тэгэхээр бидэн шиг хөгжиж буй орнуудын хувьд яг ийм ипотекийн зээлийн хөнгөлтийг хэтэрхий одоо бага олгоод шаардлагыг бага олгосон тохиолдолд одоо улс орны дефолт зарласан ч юм уу те банкудад маш их зээлийн одоо дарамт ирсэн тийм кейсүүд бас маш их байгаа юм. Тэгэхээр жишээнүүдээ бас оновчтой аваач гэж бас нэгдүгээр төсмээр энэ. Дээрээс нь сая Солонгос улсын жишээг ярьлаа. Яг үнэндээ бодит амьдрал дээр Монгол улсын цалингийн хамгийн доод хэмжээ өнөөдөр 2024 оны байдлаар өнгөрсөн жилийн статистикаар бол 792 мянган төгрөг байгаа юм.
Тэгэхээр харин эсэргээрээ бүгд найрамд Солонгос улс бол 2 сая 96 мянган вон буюу одоо Монгол төгрөгөөр магадгүй 5 сая төгрөг орчим ч юм уу тий. Тэгэхээр яг 700 мянган төгрөгийн хамгийн доод цалинтай улсыг 2 сая төгрөгтэй 2 сая төгрөгийн биш 5 сая төгрөгийн цалин авдаг ийм Солонгос улстай харьцуулах нь бас зөв гэдэг дээр бас бодосоо гэж бас хүсэж байгаа юм. Тэгэхээр бид нар бол яа харахгүй санал болгож байгаа шийдлүүд нь залуу гэр бүлүүдэд бол мэдээч хэрэг бидний бодлогоор дэмжих зөв. Гэхдээ ипотекийн зээлээр бус илүүд одоо залуу гэр бүлүүдтэй одоо боловсрол сая манай багийн ахлагч бас хэллээ те залуу гэр бүлийн боловсрол бол өнөөгийн нийгэмд бол маш чухал байгаа. Хитрхи эрт залуугаараа гэр бүл болсноор бас хитрхи их одоо нийгэм рүү хурдан орно, санхүүгийн ачаал руу бас хурдан орно. Тэгэхээр яг төрийн зүгээс бол энэ залуу хүмүүст одоо яаж дэмжлэг үзүүлэх ёстой гэхээр боловсрол, амьдрах орчин, үндэсний аюулгүй байдал, эрүүл мэндтэй бид нар бас мэдээж хэрэг одоо зарим өвчнүүдээр дэлхийн бусад улс орнуудыг бол тэргүүлж байгаа. Тэгэхээр одоо ялангуяа эрүүл мэнд, боловсрол гэдэг бас энэ чиглэлүүд рүү бас нэлээд хандаж ажиллах нь төрийн зүгээс бол зүйтэй болоо гэж үнийг хараад байна. Тэгвэл За баярлалаа. Нэгдүгээр өндөр бас цаг бий. За хоёрдугаар багийн гишүүндээ баярлалаа. За эхлээд манайхыг одоо манай багийг хөгжсөн орны жишээн дээр ингэж харьцуулж яриад байна гэсэн одоо аргументыг гаргаж ирлээ. За ерөнхийдөө бол манай улс бол хөгжиж буй орн, хөгжсөн орн бол хараахан болж амжаагүй байна. Гэхдээ хөгжихийн тулд улс орнууд эхлээд залуучуудаа зайлшгүй дэмжих ёстой байдаг. Энэ бол одоо ойлгомжтой байх гэж бодож байна. За тэгээд залуучуудыг дэмжих бодлого хэрэгжүүлсэн улс орнууд нь одоо 10 жилийн дараа гэхэд эдийн засгийн илт сайжирсан ийм жишээнүүд бас байдаг. За баярлалаа. 4-р энэ 39 секунд үлдсэн байна. За сэдвүүрээ та одоо нэмэлт тайлбаруудыг хийж болно. За тэгээ энэ яг өнөөдөр бидний сэдвийн хүрээнд бол орон сууцтай болгох нь гэж байгаа. Тэгэхдээ яг жоохон хазаахт бол зарим залуу гэр бүлүүд бол газартаа болох нь илүү чухал байж болох юм тий. Зарим гэр бүлийн хувьд бол бүр орон сууц хэрэггүй, бүр нэг газар л хэрэгтэй. Бүр тийм түвшний хүмүүс ч байгаа шүү дээ. Бас зарим гэр бүл бол орон сууц байна, одоо нөө лагер газар байна, бүх юм ингээ байж байгаа. Нийгмийн давхаргын асуудал энэ дээр бас яригдах хэрэгтэй болоо гэж бодож байна. 4-р энэ дээр бас өөрийнхөө байр сууриас санал бодлоосоо бас тайлбар хийгээч. Залуучуудыг ипотекийн зээлээр дэмжих ёстой гэж яриад байгаа байхгүй юу. Гэтэ одоо бид нар бүгдээрээ адилхан хүмүүс бол биш. Тэг хүн болгон өөр төрдөг үзэл бодол те амьдрах орчин аав ээж бүгдээрээ ялгаатай. Тэгэхээр бас нэг хүний хэлсэн үнээс бас иш татмаар байна. Яагаад гэр хороололд маш гоёар амьдарч болохгүй гэж те. Яагаад заавал бид нар байртай болох хэрэгтэй юм те. Яагаад байгаа газартаа илүү сайхнаар амьдарч болохгүй юм. Тэгэхээр эхлээд бие зас гэдэг байгаа нь байгаа орчиндоо өөрийгөө хөгжүүлээд одоо манай багийн ахлагчийн хэлснээр карьерийнхаа тэр өсөлтөнд бас залуу хүмүүс илүү анхаарах ёстой гэсэн тэр өнцгийг бас баримталж байна. Тэгээ энэ нөхцөл байдлаа бас одоо юу гэдэг залуучууд эвлэрэн гэх юм уу те. Өөрөөсөө бас өдөө оронд дөрөв шилжиж суурьших, өөрөөсөө одоо энэ байшингаа одоо барьж амьдрах гэдэг юм ийм сонирхолтой залуучууд хүртэл нэмэгдсэн байна тий. За одоо бид нэмэлт асуултын хэсэг рүүгээ шилжих цаг болсон байна. За 1-р энэ 3-р энэ буюу багийн ахлагчид биенээсээ асууж хариулна. За 2-4-р энэ буюу багийн гишүүд бас биенээсээ асууж хариулах хэлбэрээр бэтгэлцээний явуулах нэ. За та бүхэнд 2 минутын хугацаа бий. Нийтдээ 4 минут бий. За биенээсээ асууж хариулна. За 1-р энэ эхлэе. За манай 2-р багийн зүгээс бол одоо энэ төр засаг эх орны хүрээнд одоо өөр зөндөө олон асуудлууд байна. Боловсролын асуудал, үндэсний аюулгүй байдал, эрүүл мэнд гэдэг асуудлуудыг ярьж байна. За энэ бол зөвхөн залуучууд гэлтгүй бүх насны хүмүүс тохиолдож байгаа ийм асуудлууд байгаа. Тэгэхэд өөр асуудлууд байна гэд бид нар өнөөдөр одоо залуучуудад тулгамдаад байгаа асуудлаа тоохгүй орхих нь зөв гэж бодож байна уу? Одоо эргээд энэ залуучуудыг тоохгүй орхисон манай залуучуудад амьдралын боломж нь үнэхээр төр засгаас зохицуулж өгөх бололцоо байхад тэрийг зохицуулж өгөөгүй улмаас одоо бид нар ингээд цаашдаа ирээдүйд үүсч болох байсан боломж, ирээдүйд Монголдо сайхан ажиллаж болох байсан залуучуудаа алдаад байгаа юм шүү гэдэг бас асуултыг тавьмаар байна. За 3-р энэ дээр хариулна. За ингээд бас л эргээд одоо орон сууцгүй байгаагаа төрлөө буруугийн чихээд байгаа мó би орон сууцгүй байгаа нь өөрөө төр миний орон сууцтай байх нөхцөлийг хангаж өгөхгүй байна. Надад хангалттай бодлогоор дэмжлэг тусалцаа үзүүлэхгүй байна гэдэг хандлага нь өөрөө яг үүндээ ингээд байж боломгүй санагдаад байна. Ер нь бол хувь хүн өөрийнхөө амьдрах орчин, өөрийнхөө одоо хэн байх вэ гэдгийг тодорхойлох нь өөрөө залуу наснаас эхэлнэ. Залуу насндаа хүн хэр хэмжээний мэдлэг боловсралтай өөрийн гэсэн нэг мэрэгжил сонгоод тэр мэрэгжилдээ хэр сайн байх вэ гэдгээс хамаарч та хэр том орон сууцнд байх вэ гэдг нь бас
шийдэгдэх бах ирээдүй тийм ээ. Тэгэхээр бидний ерөөсө байр суурь тэр штэ. Эхлээд боловсралтай, эхлээд нэг тодорхой хэмжээний юмны захаас атгаад тэрэн дээрээ чадамжтай болчих. Чадамжтай болоод тодорхой хэмжээний карьераа эхлүүлсэн бол тэрэндээ мэрэгшчих, сайжирчих. Би гэхдээ энэ карьер дээр сайжир гэдэг нь юу ч байж болно шүү дээ. Та өөрөө гутал засдаг хүн байж болно, өсчин байж болно. Магадгүй өнөөдөр маш мундаг эдийн засагч байж болно, эмч байж болно. Ямар ч төрлийн мэрэгжил өөрийн гэсэн карьерийн өсөлтийн одоо зураглал гэж байгаа. Тэр нэг юмны захаас атгаад аваач. Өөрийн гэсэн одоо чадамжтай, өөрийн гэсэн нийгэмд байгаа нэг юм хэрэгцээтэй одоо иргэн болоод тэрүүгээрээ одоо нийгэмдээ тодорхой хэмжээний хувь нэмрээ үзүүлсний чинь үр дүнд төр буцаад одоо бодлогоороо дэмжих юм байлгүй яах вэ? Одоо энэ нотлогч талын яриад байгаа залуу гэр бүлүүдийг дэмжиж, ипотек гэдэг хамгийн гол асуудлыг юусэн ярихгүй орхитуулаад байгаа байхгүй. Тэр нь юу юм бэ гэхээр нөгөө нэг тэр орон сууцнд амьдрах боломжгүй, чадамжгүй ямарваа нэгэн байдлаар асуудалтай одоо өнчин өрөөсөн эсвэл тодорхой хэмжээний тусгай хэрэгцээтэй тий иймэрхүү гэр бүлүүдэд яг бид нэр дэмжлэг үзүүлэх ёстой байтал нөгөө нэг хөдөлмөр эрхэлж байгаа нэг урьдчилгаа 10%, 30%, 40% төлөх чадамжтай энэ хүмүүсийг хөнгөлт өгөөч, зээлэнд хамруулад өгөөч, 6%, 5%, 4% бид нэрийг хамруулад өгөөч гэж яриад байгаа нь өөрөө яг бас төрийн ингээд оролцоо шийдээд авах асуудал мөн үү биш үү гэдгийг айгүй хэрэгэлцээ. За баярлалаа, таны хариулах цаг дууссан байна. За ануужинд бас цаг үлдсэн байна. Би нэг асуулт суучих гэж бодож байна. Ерөөдөө яг бид нар олон дийцээ төрөө орж олж байна л да. Гэтэ нөө анхдагч хэрэгцээ энэ төргээл бас ярьж байгаа ч гэсэн яг төрд бодлогын хувьд орон сууцтай энэ залуучууд хэрэгтэй юу эсвэл одоо юу гэдэг хийж үтэх чадвартай боловсралтай залуучууд илүү хэрэгтэй бодлого нь хаашаа байх вэ гэдэг тал дээр бас бид ярих хэрэгтэй юм шиг санагдаж байна тий. За мэдээж хэрэг бид нарт одоо хүний нөөцийн хувьд боломжтой, боловсралтай, чадамжтай, чадвартай залуучууд хэрэгтэй байгаа. Гэхдээ яг сүүлийн үеийн ингээд залуучуудын яг бодит нөхцөл байдлыг ингээд тулаад харах юм бол яг бид нар өнөөдөр өөрийнхөө хийж чадж байгаа ажилдаа үнэлэгдээд тэр цалингаараа авсан цалингаараа бид нар одоо яг сайхан амьдрах боломжтой байгаа юу гэдэг бол хүндрэлтэй. Одоо түрүү манай гишүүний ярьсанчлан үндсэн цалингийн 90% орчим нь манай улсын хэмжээнд түрээсэнд явж байна гэж байна. За тийм байдалтай байхад бид нар үлдсэн 10%-аараа яаж амьдрах вэ те? Тэр нь цаашаага бид нарт амьдралын чанар гэдэг зүйл яригдаж болж байна. За тэгээд одоо аз жаргалтай байдал гэдэг ч юм уу те. Аз жаргалын түвшингөөс шалтгаалаад хүний бүтээмжийн байдал хүртэл их өөрчлөгдөж байдаг. За мэдээж хэрэг боловсралтай чадамжтай залуучууд хэрэгтэй байлгүй яах вэ? Гэхдээ боловсралтай чадамжтай залуучууд маань өөрсдөө өөрийн амьдралтаа сэтгэл хангалуун байгаа. Тэрнээсээ цаашаага бүтээмжийг бий болгож эх орондоо бас баялагийг бүтээж бол чадна гэж харж байгаа. За тийм учраас бидний зүгээс ярьж байгаа асуудал маань болохоор за нөгөө талаас бас боломжгүй чадамжгүй залуучууд иргэдтэй одоо ингээд туслах хэрэгтэй юм шүү гэсэн аргументыг гаргаж ирсэн. За мэдээж хэрэг туслах хэрэгтэй зорилттой бүлгийн залуучууд гэж байдаг. За зорилттой бүлгийн залуучуудад түрүүний ярьсанчлан бүтэн өнчин, хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ч юм уу залуучууд байдаг. Тэр бол нийгмийн халамж. Харин бидний ярьж байгаа зүйл бол залуучуудтай хөрөнгө оруулаач гэдэг асуудлыг ярьж байгаа маа. За баярлалаа. Одоо 2 болон 4 дугаарн дээр нэмэлт асуултын хэсэгт оролцох болно. За энэ удаад уган баяр асууя. Цагийг явуулж эхэллээ. За баярлалаа. Би шууд ихний асуултаас эхлэе. За хүн болгон адилгүй хөлөг болгон жороогүй гэдэг чигтэй. Хүн болгон яг та хэдий хүсэж байгаа шиг байр түрээслэл явах сонирхолтой. Хүн болгон окей би орон сууцнд байх шаардлагагүй. Би хашаа бишэндээ сайхан байчий гэдэг. Миний бодлоор ихэнх нь бол тийм биш гэж бодож. Та энэ тал дээр юу гэж бодож байна? Бүх залуучууд ер нь орон сууцнд орох дургу болцсон юм уу те? Хандлага нь. Та энийг яаж мэдээд байна? Яг хуу түрээсийн байр гэж яриад байна те. Ер нь бол бүгдээрээ байранд орё, халуун устай гоё халуун ус гоожоод гэж сая бас эсрэг багаас ярьж штэ те. Гэтэ яг үүндээ яг төрийн одоо бид нар та бүхэн өөрсдөө бас хэлээд байгаа төрөөс бид нар бодлогоор дэмжих ёстой гэдэг байгаа те. Тэгэхээр төр өөрөө чанартай, төр өөрөө хүчтэй, улс өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүн сайн байж бид нар улс маань хүчирхэг байж залуучуудаа эргээд дэмжих ёстой болохоос биш өөрсдөө өнөөгийн төвшөндөө маш их өртөө зээлтэй байж залуучуудаа одоо Сингапурын жишээ шиг 40%-ийн одоо яа нэлээ 40%-ийн дахиад нэг надад асуулт байна. Ямар асуулт вэ гэхээр ер нь гэр бүлийн үндэс нь хайран дээр илүү тогтд юм уу эсвэл тооцоол дээр илүү тогтд юм уу? Гэр бүлийн үндэс үү? За Harvard Business Review-ийн судалгаа байдаг. Хизээ бид нар яг хамгийн гэр бүл болоход тохиромжтой нас байдаг вэ гэж байгаа юм. Тэгэхээр тэр бол 30 нас гэж Харвардын эрдэмтдүүд бол тогтоосон байгаа юм. Тэгэхээр мэдээж хэрэг соёлын ялгаа, улсын ялгаа бас байх. Гэхдээ нийтлэг мэдээж хэрэг амьдрал бол хайран дээр тогтож байгаа. Гэхдээ
нэгэнт гэр бүл болох одоо тэр одоо цаасан дээр хараа бичиж байгаа хуулийн баримтан дээр 2 хүн гарын үсгээ зурж байгаа бол бүх талыг бол тооцоолох хэрэгтэй гэж юу нь бол харж байгаа юм. Мэдээж хэрэг хайран дээр суйрлна. Гэхдээ бусад одоо хүчин зүйлсийг хөв хүмүүс бүгдээрээ сайн боддог тунгаад надад дахиад нэг асуулт байна л да. Танай багийн ахлагч яг хэлсэн. Залуучууд бол нэг хангалттай болцож байгаа штэ. Орон байртай байргүй ингээд гэр бүл ингээд болж чадж байгаа штэ. Та энэ дээр бас яг адилхан санал бодолтой байна уу? Багийн ахлагчийнхаа дэмжлэгөө яг уу за мэдээч хэрэг одоо ингээд ажиллаж байхад би өөрөө бас залуу хүн хүмүүсийг одоо ингээд ажиллаж байхад бол биднэрт бол болцох цаг бол хангалттай байдаг. Харин сурч хөгжих өөрийгөө дээшлүүлэх тэр цагаа бас зөв зарцуулдаг гэж юу нь бол хараад байгаа юм. Одоо хүн болгон л одоо утсан дээрээ дунджаар нэг 7 хоногийн 10 цагийг скролдож те уцаа майжж бол өнгөрүүлж байгаа. Энэ цагийнхаа талыг ядаж боловсролтой өнгөрүүлжвэл ерөнхийдөө ницаах талын яг үзэл баримтлал сурч хөгжөөд боловсролоо дээшлүүлэх гэдэг байгаа шүү дээ. Монголд яг залуу хүнийг чи залуу учраас гээд яг хангалттай үнэлээд хангалттай цалингийн яг өнөхөр өгч чаддаг уу? Та энэ дээр юу гэж бодож байна? Цалингийн системийг шудраг гойж чаддаг уу? Цалингийн систем яг өнөөдрийн байдлаар компаниудыг ажиллаад байхад бол ер нь харьцангуй гайгүй болсон гэж хараад байна. Өмнө нь бол тийм байсан биш байсан байж магадгүй. Гэтэ одоо яг яхааргүй нийгэм өөрчлөгдөж, генерашн солигдож байна те. Тэг компаниуд бол чадварыг илүү үнэлж байна. Хандлагыг бол илүү үнэлж байна гэж хэлмээр байна. Баярлалаа. За баярлалаа. За Уумберт бас цаг үзсэн. Дараах асуултанд яг дүгнээд нэг сонирхолтой зүйлс хэлье л да. За ницаагч талбай нь юмсыг их гэгээлэг харж байна. Орон сууцтай сууцгүй ингээд залуучууд ингээд болцож хангалттай чадж байна гэж хэлж байна. Яг үндэ үгүй. Леон Пресс гаргасны судалгаа нь залуучууд хүнтэй гэрлэхээс илүүтэйгээр хүүхэдтэй болохоос илүүтэйгээр муур нохоо тижих нь ихссэн байна. Яагаад гэвэл хүүхэдтэй болсоос илүү би нохоотой болвол зард илүү бага. Мууртай бол илүү бага гэдэг ч юм. Залуучдын хандлага ийм болчиход. Яг тэр залуучууд эрсдлээс айж байгаа. Ямар эрсдлээс айж байгаа гэхээр орон сууцтай болох ихээр зээлийн хүн өндөр, залуучуудад бага хүн олгогддоггүй. Яагаад олгогддоггүй гэхээр нөгөө нэг сурч боловсрсон мундаг залуучуудын маань зах зээл дээр хангалттай үнэлж чаддаггүй. Яагаад үнэлдэг гэхээр энэ жинзээ үеийн залуучууд ийм гэх. Ерөөсөө нэг ийм онцлогийг нь ойлгодоггүй байхгүй удирдлагууд. Тэгэнгүүт цалин бүлгийн хувьд их залуучуудаас асуугаар. Өнөөдөр яг 30 хүртэлх насны 35 хүртэлх насны залуучууд хэдэн 4 сая төгрөгнөөс дээш цалинтай байгаа. Харин 40 гарцаа ах нарын хувьд бол тийм цалин олж байгаа хүмүүсээс тодорхой хэмжээнд бол байгаа. Залуучууд. Орон сууцны хувьд өмнө нь үйлдэл хөрөнгө эзэмшихэд амархан байсан бол одоо амар хэцүү болсон байхгүй. Тэгээ энэ асуудал дээр бусад улсууд ийм гаргалгаа гаргаад байна. Манайх бас адилхан тэгье гэдэг санааг нутаг талаас хэлж байгаа. Тэгээ цаг үе өөр болсон байхгүй. Ер нь бол өмнө нь одоо энэ асуудал байсан үгүй байсан л да. Тэгээ өнөөдөр гараад ирж байгаа асуудал шүү дээ. Илүү амархан байсан байх л гэж бодоод шүү дээ. Тэгэхээр бас юм хэмжээ хязгаартай гэдэг шиг одоо тэр орон сууцны хувьд газрын хувьд бүх зүйл нь одоо хэмжээ хязгаартай. Тэгэхээр энэ одоо байгаа хугацаанд бид хүн ямар боломжуудыг бас гаргахын төрөөс бас яаж дэмжүүл ямар бодлого бариул цохилтой юм бэ гэдгийг залуучууд маань бас санал бодлоо илэрхийлж өөрсдийн дуу хоолойгоо өргөж байна. За одоо дүгнэлтүүдэд хэлэх цаг болсон байна. За дөрөвдүгээр энэ дэр. За дүгнэлтийн илтгэлээ тавихад бэлэн боллоо. За тэгэхээр эсрэг багаас бол залуучуудыг ипотекийн зээлээр дэмжиж, бодлогоор дэмжиж, орон сууцтай болоход 40%-ийн 40-с дээш хувийн хөнгөлт үзүүлье гэж ярьж байгаа юм. Тэгэхээр эргээгээд зээл хэтэрхий шаардлага бага байвал банкудаа дарамт үүснэ. Мэдээж хэрэг маш их одоо өрийн эргэн төлөлтгүй чанаргүй зээлүүд бол үүснэ. Эргээд тэр банкуудын өрийг хэн төлөх вэ гэхээр улс өөрөө төлнө. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн улс өөрөө хүчирхэг байж ээж, улс өөрөө төсөвтэй, мөнгөтэй байж ээж бид нар ард иргэдээ ганцхан залуучууд гэхгүй одоо тэр нийгмийн цөөнхүүд байгаа шүү дээ. Одоо бидний одоо халамжлах ёстой иргэд тэр иргэд рүүгээ бас халамжинд бас сайн хүрэх ёстой. Тэгэхээр ганцхан залуучууд гэлтгүй бүх иргэдэд хүрэхийн тулд улс өөрөө хүчтэй байх ёстой гэдэг нэгдүгээр аргумент. Хоёрдугаарт нь өөрөө бэлэнчлэх сэтгэлгээ гэдэг юм бас байгаад байгаа юм. Тэгэхээр залуучуудад хэтэрхий бүх юмыг бэлэн болгоод өгөх юм бол эргээгээд халамж нь биднийг халамжилж штэ. Тэнцэнээс ирээ бид нар тусалчнаа гэсэн тийм сэтгэлгээ бас манай Монгол улсын нийт залуучуудад бас байж болохгүй. Ягаад гэвэл бид нар залуу хүмүүс өөрсдөө энэ улсын ирээдүй болохоор бид нар бас өөрөө хүчрхэг байх хэрэгтэй. Бас бид нарыг бас хэтэрхий гэгээлэг эерэг хараад байна гэж байна. Гэхдээ бүх юмыг сөргөөр хараад байвал өөрөө эргээд нигууртай. Дээрээс нь бас залуу гэр бүл одоо мууртай, нохоотой болохыг илүүд үзэж гин гэж яриад байна. Гэтэл одоо тэр Харвардын эрдэмтэд нотолцоод байна шүү дээ. 30 нас хүрээ хүнтэй суухан бол илүү бат бөх одоо гэрлэлт байдаг. Дээрээс нь одоо илүү одоо тэр гэр бүл бат бөх байна гэдэг нь эргээд
хүүхэд ажиглалтай байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар тийм байр сав гэсэн тийм чухал юм одоо чухал бус 134 дахь асуудал руугаа бус хэрхэн одоо гэр бүлийн одоо тэр боловсролыг нийт ард иргэдэд зөв суулгаж өгөх юм яаж энэ улс төсөв мөнгөтэй байхын тэр илүү чухал асуудал руугаа илүү фокус чандах нь бас зүйтэй болоо гэж харж байна. За баярлалаа. За дүгнэлтэйлэх эцэгч 2 дугаар энэ Уган Баяр. За баярлалаа. Шууд нэг няцаалт дэв гэж бодож байна л да. За манай улс төсөвтэй байж иймэрхүү алхам хийя гэд. Манай улсын төсвийг ер нь няцаах тал маань мэдж байгаа болов 20 их 80 төгрөгийг бид нэр баталсан байгаа шүү дээ. Тэгээ манай улсын зүгээр нийслэлийн төсөв нь 2009 оны улсын төсөвтэй адилхан бохгүй. Тэгээ манайх бол төсөв байгаа юу? Байгаа. Тэгээ манай ахлагчийн хэлснээр манай улсад одоогоор боломж нь байгаа дээрээ бид нар залуучуудад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж. Тэгээ эцэг эхчүүд хүртэл хэлдэг шүү дээ. Ээж аавыгаа чадaltaй байгаа дээр нэг сургуулаа сураад төгсөөд аваа. Яг энтэй адилхан баг. Одоо дэмжихгүй бол залуучууд юу болж байгаа гэхээр манайхаа Солонгос руу явж гин, Австрали руу явж гин. Яах гэж явж гин гэхээр сурах гэж явж гин нөхөр үгүй, ажиллах гэж явж байгаа. Яах гэж ажиллах гэж явж байгаа гэхээр энд чинь орон сууцтай байртай болохын тулд. Энд чинь нөө бага хувийн хүүтэйгээр зээл олж чадахгүй байгаа учраас. Тэгээд энд чинь их хугацаагаа өнгөрүүлж байгаа, яваад хүрээд ирэхэд нөө гэр бүлийн салт гэдэг зүйл нь үүссэн. Би асуусан. Гэр бүл хайр дээр тогтдог уу, тооцоол дээр тогтдог уу? Тэгээ энэ нөхцөл байдал дээр хайр дээр тогтдог уу гэдгийн айгүй том нотлохоо болж ирж байгаа гэж харж байгаа. Тэгээ дараа нэг зүйл байна л да. Манайх жишээлбэл одоо юу гэдэг ингээд боломжгүй байна, болцаагүй байна, бусд ингээд өндөр хөгжилтэй орнууд ийм байгаад байна гэх. Ингээ ялгаагүй тэнд залуучууд байгаа, энэчэд залуучууд байгаа. Тэгэхээр манай хувьд яа харахгүй туслах бүрэн болцоо нь бол үнэхээр байгаа гэж харж байгаа. Тэгээд хүн болгон адилгүй гэдгийг няцаах тал маань бол маш сайн ойлгож өгөх хэрэгтэй. Хүн болгон байр түрээслээд би нүүдэлчин юм чинь ингээд нүүдэлчин одоо юм чинь ингээд байр түрээслээд байх сонирхол залуучуудад байхгүй ядаргаатай ч тэр чинь. Хүн болгон хашаа орон сууцнд байх хүсэлгүй. Хүн болгон бас тийм хөдөлмөрч биш, хүн болгон хашаа байшингаа айгүй гой тогтоолж бас чадахгүй. Манайхан адаглаад хөрсний бохирдлоо хүртэл шийдэж чаддгүй шүү дээ. Хүн болгон өөр. Тэгээ иймэрхүү яг элит хүмүүсийн жишээнүүдийг яриад байгаа боловч мас өөрөө орон сууцны зээлэнд хамрах хүсэлтэй байгаа хөөх. Үнэхээр хүсэлтэй тэр зээлийг төлчих юмсан бага хувийн хүнд ингээ хамрагчих юм гэсэн хүмүүс байгаа. Эдгээр хүмүүст нь боломж олгоё гэсний л одоо нотлох талын буруу болчихоо үгүй юу? Гэтэ түрүү нэг бас доллар гэж ярьсан шүү дээ тий. Төгрөгийн одоо хаан шунж байгаа байдал ирэхэд ипотекийн зээл дээр бас нэлээд нөлөөтэй болов тий. Уг нь санал дээр бол ер нь эдийн засгийн онолоороо тухайн валютын ханш яагаад ундаг хөр ганцхан л шалтгаанаар ундаг. Тэр нь бол нэмж принт хийх буюу одоо мөнгө хэвлснээс үүдэж байгаа. Манай дээр бол яг энэ кейс дээр бид нэр арилжааны банкудтай хамтран мөнгө хэвлэх гэдэг зүйл бол байхгүй. Зах зээл дээр бол мөнгө байна. Залуучуудыг орон сууцтай болоход зүгээр арай бага хүүтэйгээр олгоод. Юу гэсэн үг хэрэг орон нутагт бид нар бага хүүтэйгээр өгч чадчих байгаа байхгүй. Яг тэр л одоо энэ тэнцээ боломжтой хахад энэ ч бас яагаад боломжгүй гэж гэдэг кейсийг л ярьж байгаа. Боломжтой гэдэг нь бол орон нутагт харагдсан. За баярлаа. 3 дугаар энэ дэр ачаар таны дүгнэлтийг сонсъё. За цагийг явууллаа. За манай одоо байр суурь анханасаа ингээд тайлбарсанчлан залуучуудын хувьд бол залуучуудаа ер нь ялангуяа чиглэсэн төрийн бодлого ямар байх хэвээр юм бэ? Залуучууд гэдгийг бүр багаас нь аваад үзье л та тий. Та цэцэрлэгийн нас за 10 жилийн сургууль, их сургууль гэдэг ингээд аваад үзэх юм бол төрөөс яах хэвээр тэр цэцэрлэг сургуулийн хүртээ хэмжээг сайжруулъя. Чанартай боловсролыг олгоё. Чанартай боловсролыг олгохын тулд тэр багш нарынхаа одоо ажиллах таатай ажиллах за эргээ тэр багш бэлдэж байгаа байгууламжуудынхаа чанарыг сайжруулах ийм асуудлуудад төр оролцсноо. Энийг төр дэмжинэ. За та ингээд их сургуульд гараад ирлээ боловсрол эзэмших боллоо. Ямар боловсролууд те мэрэгчлүүд өнөөдрийн зах зээл дээр эрэлттэй байгаа юм. Та ямар боловсон хүчин болох юм? Тэрэнд чинь дэмжлэг үзүүлье. Та өнөөдөр ирээдүйд хэн болох гээд байгаа юм бэ? Тэрэнд чинь сургалтын төлбөрийг чинь өнгөрөөд үгүй. Тэр мундаг гадаад очиж сураад тэр тэтгэмжийг чинь олгоод үгүй. Үнэхээр та өөрөө те хөдөлмөр хүнийг бүтээн. Та өнөөдөр хөдөлмөрлж чадж байгаа бол бид дэмжиж үгүй. Өөрийгөө бүтээгээд тэр хөдөлмөрлөөд боловсрлооч чанартай одоо ингээд амьдралынхаа дараагийн шатанд ороод ирж штэ. Тэгсэн үед за одоо та ёстой жинхэнэ өөрийгөө ирээдүйд юун дотор амьдрах, хэн болох, юу идэж ухаа өөрөө тодорхойл. Энд бол түр оролцохгүй. Та гэр бүлээ зохиочлоо. Гэр бүлийн амьдрал эхлүүлчлээ. Үр хүүхэд чинь гараад ирлээ те. Тэр хүүхдээ ч бол бид нар дэмжиж өгөө. Тэрэнд бол бид нар халамжийн бодлоо чиглүүлээд өгөө. Түр яг юунд анхаарах ёстой, юунд төдийлөн оролцоод авах шаардлагагүй вэ гэдгийг ялгаж салах шаардлагатай. За эргээд нөгөө сая эдийн засгийн ойлголтууд ингээд том юм ярьж байна л та. Яг өнөөдөр түр юунд
ач холбогдох хэрэгтэй юм бэхээр тэр 20 их найд гэж байгаа. 20 их найд гэдэг чинь яс юм дээр өнөөдрийн тэр барууны мундаг одоо том корпорациудын нэг том корпорацийн нэг жилийн орлого байхгүй юу. Тэгээ ийм хязгаарлагдмал бага нөөцөөр ажиллаж ийж яг гол юмдаа зарцуулахгүй ингээ залуучуудад хөнгөлт үзүүлээд яваад байх юм бол энэ татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулаад байна гэж үзэх гээд байна. Тийм учраас өнөөдөр бид нэр төр тодорхой хэмжээний хатуу бодлоготой дэмжихмаа дэмждэг залуучуудаа дэмжих бодлогоо зөв салбарт нь зөв цагт нь зөв газар нь олох ёстой гэж үзэж байна. За баярлалаа. Бид нэвтрүүлгээрээ дамжуулан залуусынхаа дуу хоолойг нийгэмд өргөх зорилготой. За таны дүгнэлт бас олон залуус төрж байгаа гэж бодож байна. За ингээд дүгнэлтээ хэлэх сүүлийн тэлцэгч нэгдүгээрэн дээр Ануужин. За таны дүгнэлт хэлэх 2 минутын хугацааг явуулъя. За баярлалаа. За манай 2 дугаар багийн зүгээс бол одоо эхнээсээ хулаад одоо бага наснд байгаа энэ цэцэрлэг сургуулийн хүртээмж, эмнэлгийн хүртээмж, бусад асуудлаа ярья. Залуучуудын орон сууц гэдэг бол өөрсдийнх нь асуудлаа гэдэг зүйлийг ярьж байна. За хүүхдийн талаар ярьлаа. За хүүхэд бол Монгол Улсын нийт хүн амын 3 хүн тутмын нэг нь хүүхэд, үлдсэн 3 хүн 2 хүнийх нь нэг нь одоо залуу хүн байж байгаа. За тэгэхэд манай Монгол улс хүүхдийнхээ төлөө бодлогыг бол харьцангуй илүү сайн явуулдаг. Хүүхдээ хөгжүүлээ, сайжруулах гэдэг бодлогыг явуулдаг. Гэхдээ энтэй харьцуулах юм бол залуучуудаа дэмжиж байгаа бодлого яг одоо залуучуудыг төрөөс ямар байдлаар дэмжиж байгаа вэ гэдгийг бас яг тодорхой асуумаар байна. За бид нар залуучуудыг одоо нийгмийн халамжийг залуучуудад өгөөч гэдэг асуудлыг яриаггүй гэж одоо би сая өмнөх хэлтгэлээрээ хэлсэн. За энэ нь бол бид нар хөдөлмөрлөж байгаа, хичээж байгаа залуучуудаа боловсралтай байгаа энэ залуучуудаа илүү одоо тус дэм болох энэ хөрөнгө оруулалтыг хийгээч гэж яаж байгаа хүсэж байгаа. За тэгээд төр надад туслахгүй байна гэдэг нь буруу хандлага гэж манай 2 дугаар багийн ахлагч маань хэлсэн. За энэ нь одоо бид нар төрөөс тусламж хүсэж байгаа биш ээ. Бид нар өнөөдөр цалингаараа амьдрах чадахгүй байгаа учраас гадаад оронд очиод хар ажил хийгээд амьдрахыг илүүд үзээд байгаа залуучууд Монгол зөндөө олон байна шүү дээ. Тэгвэл яагаад төр нь залуучуудаа тэгэж гадаад оронд хар ажил хийлгээд алдахынхаа оронд яагаад залуучуудаа Монголдо сайхан амьдраад сайхан байртай болоод ингээд амьдраад явах боломжийг нь эргүүлээд тэр залуучууд хөдөлмөрлөөд тэр улсын төсөв гэдэг байгаа зүйлийг бүрдүүлж байгаа. Улсын төсөв гэдэг зүйлийг хэн бүрдүүлж байгаа юм бэ? Иргэдийн одоо төлж байгаа татвар нийгмийн татгалзал бүрдүүлж байгаа шүү дээ. За улсыг хэн бүрдүүлж байгаа юм бэ? Иргэд нь бүрдүүлж байгаа. Залуучууд бид нар өнөөдөр Монголдо их орондоо сайхан амьдармаар байна. Биднэрт их орондоо таатай нөхцөлд одоо эрүүл аюулгүй орчинд сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгч гэж бид нар хүсэж байна. За тэгээд боловсрол, цэцэрлэг, хүртээмж за тэр асуудлууд бол мэдээж байгаа. Гэхдээ тэр асуудлууд байлаа гэд залуучуудын асуудлыг дахиад хоош нь тавих боломжгүй гэж харж байна. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн оролцогчид дүгнэлтүүдээ хэллээ. За ингээд Zoom мэтгэлцээний нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар өндөрлөж байна. За нэвтрүүлгийн оролцогчдоо мэтгэлцэгчтэй та бүхэнд дахин танилцуулъя. Нэгдүгээр энэ нэгдүгээр агийн ахлагч STY Junior клубын өдөрдох зөвлөлийн гишүүн Амгалангийн Ануужин. Танд баярлалаа. Хоёрдугаар энэ Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын шүүгч Наранбаатарын Ууган баяр оролцлоо. Танд баярлалаа. Гуравдугаар энэ хоёрдугаар агийн ахлагч Мишель группийн менежер Лавгийн Ачуу өнөөдрийн нэвтрүүлэгт оролцлоо. Баярлалаа танд. Дөрөвдүгээр энэ Grand Max компани төслийн менежер Баттулгын Дүлгөн оролцлоо. Танд баярлалаа. За ингээд нэвтрүүлэгт оролцогч мэтгэлцэгчдэд маш баярлалаа. Ажлын хариу амжилтыг та бүхэнд өгсөөрэй. За. За үзэгчдээ Zoom мэтгэлцээний нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаард бид залуу гэр бүлийг орон сууцтай болгоход нь төрөөс бодлогоор дэмжих ёстой гэсэн сэдвээр мэтгэлцээнэ явууллаа. Нэвтрүүлэгт хамтаас үзэгчид та бүхэндээ баярлалаа. За бид шинэ 7 хоногт шинэ сэдвээр оролцогчдоо мэтгэлцүүлэх болно. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяр таа.